Сайн байцгаана үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевизээс та бүхэнд 5 гараг бүрт бэлтгэн үзүүлдэг Зөв мэтгэлцээ нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаар эхэлж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим ажиллаж байна. За бид үзэгчид та бүхэндээ залуусынхаа дуу хоолойг нэвтрүүлгээр мэтгэлцээнээр хүргэхийн зэрэгцээ. За залуучууд нийгмийн харилцаанд оролцоход тулгамдж байгаа асуудлууд. За энэ нь соёл, урлаг, мөн эрүүл мэнд, боловсрол, аюулгүй орчин гэдэг олон сэдвийн хүрээнд мэтгэлцдэг юм аа. За энэ 7 хоногийн сэдвийн хувьд залуучууд цэргийн албанд боловсрч амьдралд бэлтгэгддэг. Монгол улсын иргэн 18 нас хүрвэл эрх цэргийн албанд явах хуулийн заалттай байдаг. Насанд хүрсэн залуусын цөөнгүй нь цэргийн албанд явахгүй байх олон шалтгааныг тоочин арга зам өнгөрөх тохиолдлууд элбэг байсан. Харин сүүлийн жилүүдэд цэргийн албаа нэр төртөө хамгаалах хүсэлтэй залуус олширч байна. Залуус цэргийн жинхэнэ албанд морцсноор нэг жилийн хугацаанд юу сурч, юу мэдэрч, бие бэлдэр болоод оюун санааны ямар боловсрал эзэмшиж ирдэг вэ? Энэ хугацаанд эх орноо хамгаалах, өмгөөлөх, эх оронч үзэлд хэрхэн төлөвшдөг вэ гэх мэт асуудлууд араараасаа хөвөрсөөр. Цэргийн алба жинхэнэ эр хүнийг уралдаг дархны газар мөн үү? Цэргийн алба эр хүн таныг амьдралд бэлтгэдэг үү? Цэргийн алба хаахгүйгээр амьдралд бэлтгэгдэх боломжтой юу? Энэ талаар залуусынхаа үзэл бодлыг зөв мэтгэлцээнээрээ хүргэе. За нэвтрүүлгийн танилцуулгыг үзэгчид та бүхэндээ хүргэлээ. Цэргийн албанд залуучууд боловсрох нь нийгэмд ямар нөлөө үзүүлж байна, мөн хувийн хөгжилд ямар нөлөө үзүүлж байна гэсэн одоо энэ тэргүүтэй сэдвийн хүрээнд өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогчд маань мэтгэлцэх болно. За ингээд та бүхэндээ нэвтрүүлгийн оролцогчдоо мэтгэлцэгчтэй танилцуулъя. Нэгдүгээр энэ дээр Зэвсэг түвшний Тэг 84-р ангийн ажиллагааны ахлах офицер Ахмад Шинбатын Мандуул. Хоёрдугаар энэ дээр Зэвсэг түвшний 150-р ангийн соёл хүмүүжлийн офицер Ахмад Нацагдоржийн Дэлгэрмаа. Гуравдугаар энэ дээр хуваарь бизнес эрхлэгч, англи хэлний багш, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын шүүгч Лавгсүрэнгийн Аз Заяа. Дөрөвдүгээр энэ дээр Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын мэтгэлцэгч, парламентын мэтгэлцээнээр 3 дахь жилдээ мэтгэлцээнээр 8 дахь жилдээ хичээлж байгаа Кинцүгийн компани үүсгэн байгуулагч Түмбаярын Эрхэнбаяр. За нэвтрүүлэгт оролцогч хүрэлцээрсэн та бүхэндээ баярлалаа. Ингээд мэтгэлцээний эхлүүлээ. Бид бүхний эхний хэсэг үндэслэл илтгэл байдаг. Ингээд үндэслэл илтгэлд хоёр багийн ахлагч буюу 1-3 дугаар энэ дээр оролцсноо. За ингээд үзэгчдээ хоёр багийн ахлагчдын үндэслэл илтгэлтэй танилццгаая. 1-р баг буюу 1-р эндрийн багийн ахлагчийн үндэслэл илтгэл 3 минутын хугацааг явууллаа. За баярлалаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр цэргийн алба амьдралд бэлтгэх гэсэн сэдвийн хүрээнд мэтгэлцэх гэж байна. Тэгэхээр цэргийн алба гэж юу вэ гэдэг хуулийн тодорхойлолтын дагуу эхлэе гэж бодож байна. Цэргийн албаны тухай хуульд зэвсэг түвчин, дотоодын цэрэг, хилийн цэрэг болон онцгой байдлын байгууллагад Монгол улсын иргэн цэргийн алба хааж үндсэн үүргийг биеэр гүйцэтгэж эсвэл цэргийн бэлтгэлд байхыг хэлнэ гэж. Энгийн үгээр хэлэх юм бол цэргийн алба гэдэг маань тогтоосон хэм хэмжээнд ёс зүйтэй эм цэгцтэй байхыг хэлээд байгаа юм. Тэгэхээр Монгол улсын үндсэн хуульд иргэний үүрэг бий. Иргэний үүрэг дээр эх орноо хамгаалах хуулийн дагуу цэргийн алба хаах гэсэн үүрэгтэй байдаг. Тэгэхээр энэ үүргээ биелүүлснээр Монгол улсын иргэн зөвхөн батлан хамгаалах салбарт Монгол эх орноо батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэхээс гадна бас давхар амьдралд бэлтгэгдэж байд юмаа гэж үзэж байгаа юм аа. Тэгэхээр цэргийн хүний үндсэн хөдөлмөр болох цэргийн сургалт бэлтгэл нь өдөр тутамд явагдаж байдаг. Бид цэргийн сургалт бэлтгэлээрээ цэргийн хэргийн мэдлэг буюу батлан хамгаалах, эх орноо батлан хамгаалах үйлсэд сургахаас гадна давхар амьдралд бэлтгэгдэж байд юм аа. Энэ сургалт бэлтгэлээрээ. Тэгэхээр цэргийн сургалт бэлтгэлд өдөр тутамд хамрагдаж цэргийн жинхэнэ алба хааж байгаа хугацаа цэргийн албаагч 1 жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэх хугацаанд эх оронч үзлийг эх оронч үзэл, зөв задал, зуршил, мөн ёс зүй болон оюун санаа, бие бэлдэр, сэтгэл зүйн бэлтгэгчлэлтэй болж цэргийн албанаас халагдж байгаа. Энийн цаашлаад ирээдүйн амьдралд зөв Монгол хүн болох, гэр бүлээ авч явах,
ингээд олон зүйлсүүдэд тусалж байт юм а гэж үзэж байгаа. За эдгээр ур чадруудыг эзэмшснээр тухайн цэргийн албаагч, тухайн Монгол улсын иргэн альва саад бэрхшээл, альва хүндрэл бэрхшээлд бие зөв авч явах, зөв шийдвэр гаргах, за альва асуудлыг одоо зөв эренблэх, асуудлыг даван туулах чадварыг эзэмшдэг гэж үздэг. За эх оронч үзлийг хэрхэн яаж олгож байна гэхээр мэдээж эх оронч үзэл гэдэг бол маш том өргөн цар хүрээтэй сэдв. Монгол улсыг төлөөлж байгаа, гадаадын тэмцээн уралдаанд орж байгаа олон тамирчид, за оюуны спорт, кибер спорт, бусад бүх төрлийн спорт эдгээр зүйлээр Монгол улсаа төлөөлөө оролцож байгаа тамирчид төрийнхөө алтан соён бит албааг мандуулах үед эх орноороо Монголын бол төрснөрөө өөрийн ирэхгүй омогшиж байдаг. За үүнтэй яг ижилхэн цэргийн жинхэнэ албаа хааж байгаа цэргийн албаагчид маань өглөө бүр Монгол улсынхаа алтан соён бит төрийн далбаагаа мандуулж явахдаа төрийн дуулаа дуулаж орой бүр төрийн далбаагаа буулгахдаа мөн адил төрийн дуулаа дуулдгаараа Монголын бол төрснөөр бас бахархаж омогшиж байдаг олон зүйлсүүдийн нэг илрэл нь болж байдаг. За эдгээр цэргийн албаагчид маань төрийн далбаагаа мандуулах бүртээ сэтгэлдээ омогших сэтгэлтэй мөн нүдэндээ нулимстай байдаг юм а гэж хэлмээр байна. За баярлалаа. Таны үндэслэл илтгэлээ хугацаа дуслаа. За тодорхой ойлголтуудыг өгч үндэслэл илтгэлийг танилцууллаа. За 2 дугаарыг ахлагч Аззя 3 минутын хугацааг явуулъя. Таны үндэслэл илтгэлийг сонсъё. За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 1-р илтгэгчтэй баярлалаа. За юуны түрүүнд бид нар өнөөдрийн шийдэл маань өөрөө хүн тухайн залуучууд 18-аас 25 насны залуучууд маань цэргийн албанд явжснараа, цэргийн албыг хааснараа амьдрал бэлтгэгдээд амьдралд хүл алдахгүйгээр буцаж ирээд өөрийн гэсэн сайхан амьдралаа зохицлоохын боломж чадамж байна уу гэдэг асуудлыг илүү ярихыг хүсэж байгаа. За нэгдүгээр гэх юм бол хүн боловсрно гэдгийг бол Нязарч талын зүгээс гэх юм бол хүн өөрөө за мэдээж ёстой байх төрөө санал нийлж байгаа. За энэс гадна бас мэдлэг ур чадвар тодорхой өнөөгийн нийгэм шаардлагатай мэдлэг ур чадварууд бас хүнд хэрэгтэй болж байгаа. За дээрэс нь хүн бүтээлч сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Хүн харилцааны ур чадварт сайтай байх хэрэгтэй. За эргээгээд одоо нийгэм хөгжихийн хэрээр технологийн ур чадварууд мэдлэг бас хүнд одоо зайлшгүй шаардлагатай болж байгаа тухайн хүнийг боловсрсан гэхэд за эргээгээд нийгэмдээ хувь нэмэр оруулах үз ийм хүнийг бид нар боловсрсан хүн гэж үзэх юм аа. Ингээд үзэнгүүт яг өмнөх цаг үе болон одоо цаг үеийг бид нар харьцуулж бас харах шаардлага гарч байгаа. Өмнө нь буюу одоо хүн төрөлхтөн анх үүснээсээ хойш за магадгүй 20-30 жилийн өмнө гэхэд те хүн төрөлхтөн ерөөсөө бэртэй, чадaltaй, одоо хүчтэй те ийм хүн өөрөө амьд гардаг байсан. Гэтэл одоо энэ цагт болохоор хүн төрөлхтөн хөгжихийн хэрэг дэлхийн ертөнц эргэлтийн хэрээр одоо бол оюуны чадамжтай. За магадгүй технологийн чадамжтай, шинжилгээ ухааны чадамжтай хүмүүс нь илүү амьдрах болсон. Өөрөөр хэлбэл амьд гарахын төлөө биш сайхан амьдрахын төлөө хүн өөрөө ирмэлцдэг болсон ингэж сайхан нийгэм бий болж байгаа. Нийгэм өөрөө хөгжихийн хэрээр иргэд өөрөө ёстой мэдлэгтэй байхын хэрээр бид нар илүүтэйгээр одоо нийгэм сайхан амьдрна гэж үзээд байгаа. Ингээд харангууд энэ бүх ур чадварууд буюу өнөөгийн нийгэмд шаардлагатай ур чадваруудыг өнөөгийн нийгэмд хүний эзэмшсэн байвал зохих мэдлгүүдийг өөрөө цэргийн албанд залуучууд ерөөсөө олж авч чадахгүй байна. Яг энэ боловсролыг энэ байдлаараа боловсрч өгч чадахгүй байна гэдэг асуудлыг манай зүгээс хүндхийг хүсэж байгаа. За одоо би физиологийн хувьд гээд ярьж гин. За эх оронч үзэл гээд ярьж гин. Эх оронч үзэл бол мэдээж хүн төрөлхтөнд одоо Монгол улсын иргэн бүрт хэрэгтэй зүйл. Гэтэ энэ эх оронч үзэл гэдгийг заавал хүн эрэгтэй хүн байгаад цэргийн албыг очиж нэг жил хаасныхаа үндсэн дээрээс суух ёстой зүйл гэж бол бодохгүй байгаамаа. За эх оронч үзэл бол хүнийг ерөөсөө анх төрсэн цагаас магадгүй гэр бүлийн орчинд нь, сургуулийн орчинд нь багаар суулгаж авах ёстой зүйл. Тэрнээс биш 18-аас 25 нас гэдэг өөрөө тухайн хүний бие одоо төлөвшчихсэн, оюун санааныг бол цэгцэрчихсэн тий өөрийн гэсэн үзэл баримталтай болчихсон, өөрийн гэсэн хүмүүжил төлөвшлиг авчихсан нас байдаг. Гэтэл энэ насны ирчүүдийг яг эх оронч болгоно гэдэг ч юм уу эсвэл ингээд бие цэвэрхэн авч яв. Одоо ор дээрээ цэвэрхэн хураа, хувцас цэвэрхэн өмс гэдэг зүйлийг заагаад ингээд дэглээд явна гэдэг маань өөрөө бас юм өрөөсгөл асуудалтай зүйл болоод байгаамаа. За эргээгээд мөн бид нар одоо ярихгүй байх аргагүй нэг зүйл нь одоо санхүүгийн боломж болцоо байгаа л да. Одоо цагт л хүн ерөөсөн мөнгөтэй байж эрүүл аюулгүй байх юм төвшөнд ирчихсэн байгаа учраас энэ тал дээр цэргийн албанаас ямарваа нэгэн байдлаар дэмжлэг үзүүлэх нь маш ховор дутмаг байгаа учраас асуудалтай байна. За баярлалаа. Цаг туслаа. За багийн ахлагчид үндэслэл илтгэлийг танилцууллаа. Одоо багийн гишүүд буюу 2 4 дүрэн дээр дэмжлэг илтгэлийг танилцуулна. За энэ дэмжлэг илтгэлээрээ багийн гишүүд багийн ахлагчдынхаа одоо үндэслэл илтгэлийг баталж за нотлох хэлбэрээр өөрсдийнхөө дэмжих хэлбэрээр одоо итгэлцэх юм аа. За 1 дугаараас эхлэе. 2 дугаарн дээр таны 4 минутын хугацааг явууллаа. За баярлалаа. Багийн ахлагчийн илтгэсэн илтгэлийн дагуу цэргийн сургалт бэлтгэл гэдэг бол өөрөө
цэргийн хүний үндсэн хөтөлбөрийн нэг байдаг. За цэргийн энэхүү сургалт бэлтгэлээр дамжуулаад бид бүхэн цэргийн албан хаагчдад маш олон мэдлэг мэдээллийг хүргэж өгдөгөө. За энэ цэргийн албан хаагчдад бид бүхэн энэ сургалт бэлтгэлээр дамжуулан бид бүхэн зөвхөн чадварыг эдгээрт цэргийн албан хаагчд олгодоггүй, чадамжийг бид бүхэн олгодог. За энэ чадамж гэдэг ойлголтод маань мэдлэг маань орж ирнэ, чадвар маань орж ирнэ. Дээрээс нь хандлага орж ирдэг. За бид бүхэн мэдлэгийг яаж олгодог вэ гэхээр хичээлийг цэргийн хэргийн мэдлэгийг бид бүхэн 70% онлын мэдлэгийг цэргийн албан хаагч мэдлэгийг өгдөг, 30% мэдлэгийг өгдөг, мөн 70%-ыг бид бүхэн биеэр заавал тухайн зүйлийг хийлгүүлж гүйцэтгүүлж тухайн зүйлийг хийх чадвартай болгодог. За мөн эдгээрийг суулгаснаас гадна тухайн цэргийн албан хаагчдад ихтэй сургууль заагддаг нэг зүйл заагддаг. Энэ бол хамт олонч нөхөрсөг байдал. Энэ маань ихтэй сургуулиудад заагддаггүй. Цэргийн албан хаагчид бүтэн жилийн хугацаанд нэг казармд хамтдаа жилийн хугацаанд төрийн албан хаагчийн хувьд бол 8 цаг ажиллаж байгаатай хугацаатайгаар тооцох юм бол 3 жилийн хугацаанд хамт байж байгаа энэхүү хугацааг бид бүхэн 1 жилийн хугацаанд хамт өнгөрүүлдэг. Үүнээс дагаад маш тийм хамтарч нөхөрсөг нийтж ийм уур амьсгалыг мартагдшгүй энэ мочуудыг хамтдаа өнгөрүүлдгээрээ тухайн цэргийн албан хаагчид маань зөв харилцааны эерэг хандлагыг бий болгодгоо. Мөн эх оронч үзэл цэргийн алба хаахаас өмнө хаасны дараахыг харьцуулаад үзэхээр тухайн цэргийн албан хаагчид эх оронч үзэл төлөвшил маань 30%-аар нэмэгдсэн байдаг. Судалгаа байдаг. Мөн цэргийн албан хаагчид маань цэргийн алба хааж авах хугацаанд утасны хэрэглийг хязгаарласан байдаг. Энэ маань тухайн цэргийн албан хаагч маань утасгүйгээр би аливаа зүйлийг хийж болдгиймаа гэдгийг өөрийн биеэрээ мэдэрч ойлгодог. Ийм зүйл байдаг. Мөн дээрээс нь цэргийн албан хаагчид маань түрүү манай багийн ахлагчийн тайлбарлсан цэргийн албанаас гарсныхаа дараа өөр хугацаа төгрөгийг гүйцэтгэсний дараагаар амьдралд гарахдаа эмх цэгцтэй журамтай болсон байдаг. Асуух хүсэл тавилаа. Танаас нэг зүйлийг тодруулахын хажуугаар нэг зүйлийг яг сайн ойлгож өгдөг асуух гэдэг. Сая хэлсэн чадвар болон чадамж гэдэг зүйлийг бид нар олгож өгöd байна. Чадамж гэдэг зүйл дээр мэдлэг, чадвар, хандлага гэдэг зүйлийг одоо цэрэг талаас багтааж өгч байгаа. Миний асуухыг хүссэн асуулт болохоор яг мэдлэг гэдэгтээ ямар мэдлэг, ямар чадвар олгож өгд юм бол гэж асуух гал юм л та. За цэргийн хэргийн мэдлэг гэдэг дотор бол эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэх хичээл ордог. Мөн дээрээс нь ёс зүй, цэргийн дүрмийн мэдлэг мэдээллүүд олгогдно. Мөн дээрээс нь компьютерийн хичээл ордог. Бие бэлтрийг мэдээж хөгжүүлэх бие бэлтрийн цогц сургалтууд бас энд давхар ордог. Мөн цэргийн тодорхой яг томилогдож очисон ангийн өвөрмөц онцлогт тохирсон мэдлэг мэдээллийг авдаг. Жишээлх юм бол одоо ямар ангид томилогдож очисноос хамаарат тухайн ангийн үйл ажиллагаанд хэрэгэлдэг зэвсэглэл техникийг тухайн цэргийн албан хаагч маань бүрэн эзэмшдэг байгаа. Яа баярлалаа. За энэ хүрээлүүлэн өөрийнхөө дэмжлэгийн илтгэлийг эхлэе гэж бодож байна. За тэр хамгийн түрүүнд нийт цаг талдаа баярлалаа гэж хэлэх төвд яг тодорхой хэмжээний мэдээллийг бид нарт өглөө. За тэгвэл хамгийн ихэнд дэмжлэгээс эхлэхэд манай нийт цаг талаас баримталж байгаа зүйл бол залуучууд цэргийн албанд явснараа ямар нэгэн байдлаар боловсрож амьдралд бэлтгэгддэггүй гэсэн талаас ярьж эхэлж байгаа. Тэгвэл манай сая 1-р гишүүн хэлсэнчлэн энхүү одоогийн 21-р зуунд залуучууд амьдралд боловсрож амьдралд бэлтгэгдэж өөрийн гэсэн карьертэй за өөртөө аз жаргалтай ямар нэгэн байдлаар ингэж амьдрахад хамгийн чухлаа гэсэн 5 шинж байдаг юм байна. Эхнийх нь технологийн чадвар гэдэг зүйл байдаг байна. Мэдээж хэрэг технологи асар хурдтай хөгжиж байгаа энэ нийгэмд технологитой чадах одоо харьцах чадвар гэдэг маань өөрөө зайлшгүй хэрэгтэй зүйл. Тэгвэл хоёрдугаарх нь багаар ажиллах за тэгээд харилцааны чадвар гэж байгаа. Хүнтэй харилцах за тэгээд мөн өөрийгөө илэрхийлэх чадвар гэдэг маань ороо явчихж байгаа. За тэгвэл гуравдугаарт аналитик буюу дүн шинжилгээ хийх бүтээлч сэтгэлгээ гэдэг зүйл. Дөрөвдүгээрт EQ буюу emotional intelligent. Сэтгэл зүгээ хэрхэн өөрөө авч явах вэ? Ууралсан үед хэрхэн уураа гаргах вэ? Хүнтэй хэрхэн харьцах вэ? Хүний сэтгэл зүйд хэрхэн хариу үзүүлэх вэ гэдэг маань дөрөвт ордог юм байна. Тэгвэл хамгийн сүүлд нь олон хэл болон олон соёлын ялгаа гэдэг зүйлийг мэдчих нь байдаг юм байна. Цаг үе хөгжсөөр байгаа, цагийн хүрд ирэхсээр байгаа. Энэ хугацаанд Монгол улс маань өөрөө олон улсаа харьцаж байгаа. Ер нь бол орчин үед төрсэн хүн гэдэг бол дэлхийн нийтийн хүн гэж хэлэхэд буруутгараагүй цаг болсон. Та гуравцнаасаа аль ч улсын хэлээр, аль ч улсын соёлоор танилцж болдог зүйл. Тийм учраас өнөөгийн нийгэмд
залуу хүн боловсролч амьдралд бэлтгэхийн тулд өөрөө цэргийн алба гэдэг маань арай тохиромжгүй байна гэж үзэж байгаа. За тэгвэл сая миний асуултанд хариулсанчлан цэргийн албанд өөрөө ямар мэдлэг, ямар чадварыг олгодог вэ гэхээр цэргийн дүрм, за тэгээд бие бялдаа, ёс зүй, ангид тохирсон, за тухайн ангиасаа шалтгаалаад зэвсэглийн дүрм гэдэг ч юм уу. За тэгээд их орон зүйлсийг суулгадаг гэх мэтчлэн байна. Тэгвэл эдгээрх маань өөрөө тухай өөр өөртөө гэсэн давуу талтай. Энийг бол хүлээн зөвшөөрж байгаа. Яалчгүй их орон зүйлсийг бол суулгаж өгдөг. Гэхдээ амьдралд бэлтгэгдэх гэж бид нар ярьж байгаа. Амьдралд бэлтгэгдэх. Тэр хүн цэргээс халагдаад ирсний дараа өөрийн хүссэн ажлаа хийгээд өөрийнхөө хүснээр амьдраад сая яалчгүй хэлсэн манай нэгдүгээр гишүүний хэлсэнчлэн санхүү гэдэг бол одоогийн амьдралд маш чухал зүйл байгаа. Тэгвэл энэ тал дээр зэвсэг төвчин маань арай сул талтай муу гэж харж байгаа. Үүн дээрээс үргэлжлүүлээд тоо баримтыг дурдах юм бол 2023 оны судалгаагаар нэг жилд 18,000-аас 20,000 хүн насанд хүрч байдаг жил болгон. Тэгвэл одоогийн байдлаар жилд байгаа одоо 6-аас 8,000 хүн цэрэг татагддаг гэж байгаа. Энэ баримтыг би яагаад дурдж байна вэ гэхээр шууд үргэлжлүүлээд ажилгүйдэл нь өөрөө одоо тэр цэрэг татагдаад байгаа залуучуудын дундаа 15% байгаад байгаа гэдэг асуудал яригдаад байгаа. Энэ яагаад вэ гэхээр эхнийх нь цэргийн албанд татагдж байгаа оюутан залуус. Оюутан залуус маань эргэж ирээд ихтэй сургуульд сурах магадлал сургуулаа хайдаг магадлал нь 70% байдаг гэдэг албан ёсны судалгаа байгаа. Нийт цэрэгт явсан хүмүүсийн 70% нэгтэй сургуулаа хайдаг байх нь. Тэгвэл дараагийнх нь цэргийн албанд явсны дараагаар дараагийн ажилд орох, за тэгээд дээшлээд албан тушаал ахих зэрэг маань өөрөө маш хүндрэлтэй болж ирдэг гэж байгаа. Тэгвэл одоо цагт та бид бүхэн амьд гарахын төлөө биш, илүү сайхан амьдрахын төлөө, ав жаргалтай амьдрахын төлөө хичээж байгаа энэхүү нийгэмд цэргийн алба маань өөрөө хүн амьдралд бэлтгэгдэж, өөрийнхөө хүснээр амьдрж, аз жаргалтай амьдрахад нэг хуруу тутмаг юм байна. Магадгүй өөр зүйл дээр илүү давуу талтай. За, баярлалаа. Цагийг зогсоолоо. 10 секунд үлдсэн байна. 2 дугаар энэ дээр танд 1 минут 10 секундтэй хугацаа байна. За, та асуужулна. За, мөн өөрийнхөө багийн байр суурийг баттгаж дэмжих хэлбэрээр үргэлжлүүлж. За танаас нэг асуулт асууя. Таны нас хэдэн настай вүлээ? Би одоогоор 22 настай хүн. 22 настай та бол цэргийн насны хүн байна. Тэгэхээр цэргийн албыг хаах 4 төрөл байдаг. Цэргийн албыг бид бүхэн хугацаа цэргийн албанд хааж болж байна. Цэргийн албыг дүүцүүлэн хааж болж байна. Цэргийн гэрээт албаах мөн оюутан цэрэг гэсэн цэргүүдээр бид бүхэн хааж байгаа. За ингээд оюутан цэрэгт хамрагдсныхаа дараагаар буцаад сургуультай хамрагдах байдал нь буурдаг гэсэн мэдээлэл байна. Үүн дээр би эсэргүүцсэн байр суурьтайгаар нэг жишээ хэлэхэд оюутан цэрэгт сурж исэн суралцагч маань эргээд яг жоохон буруу ойлголт харсан юм чинь би оюутан цэрэг яг юу цэргийн албанд татагдаад 1 жилийн хугацаанд явсан цэргүүд маань тийм байгаа. За нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгээд ирсэн цэргийн албаа хаагчид маань маш олон төрлийн өөрчлөлтүүд гардаг. Энэ маань шууд нүдэн дээр ил гараад ирэхгүй энэ хүн тухайн хүний хандлага, тухайн хүний бие авч явж байгаа байдал зэргээр бид бүхэнд шууд харагдахгүйгээр ингэж илэрч гарч ирдэг. Тэгэхээр оюутан цэрэгт яваад үүрэг гүйцэтгэхэд ирсэн цэргийн албаагч маань тухайн хичээлд суух байдал дээшилсэн мөн аливаа зуулд яаж хандах ёстой юм гэдэг хандлага нь маш их эргээр өөрчлөгдөд ирсэн гэж одоо ихтэй сургуулийн олон багш нар надад хэлж ирснийг та бүхэнд уламжлах таатай байна. За, цаг дууссан. 4 секунд үлдсэн байна. Ашиглаж болно, тусгаж болно. Цэрэгт явхад давуу тал өөрийн гэсэн байдаг. Гэхдээ амьдрал давуу талтай байхад өөр чадвар хэрэгтэй. За, баярлалаа. Хоёр багийн гишүүд ахлагчдын үндэслэл илтгэлийг дэмжих хэлбэрээр мэтгэлцлээ. За, маш олон сонирхолтой гарц гаргалгаанууд гарч ирж байна. Цаашид одоо энийг одоо тайлбар илтгэлийн хэсэг болон асуулт хариулт хэсгүүдээр улам тодруулж цаашдаа бас бид бүхэн илүү одоо тодорхой дүгнэлт шийдлүүдийг хүлээн авах байхаа. За, одоо модераторын асуулт хэсэгт шилжиж. За, хоёр багийн ахлагчид миний тавьсан асуултанд хариулна. Та бүхэнд хариулах 3 минутын хугацаа бий. За, нэгдүгээр багаас эхлэе. Нэгдүгээрэн дээр бид бүхэн яг олон орны жишээтэй харьцуулж болох бах те ер нь цэргийн албыг. Гэхдээ манай Монгол улс бол одоо ингээд хотын амьдрал, нүүдэлчин амьдрал ингээд хосолж байгаа. Тэгэхээр одоо чинь таны алба хааж байгаа одоо ажиллаж байгаа Тэг 84 дугаар анги Улаанбаатар хот үйл ажиллагаа болдог. Улаанбаатар. За тэгвэл одоо Улаанбаатар хотын залуучууд жишээ нь таны харж байгаагаар ингээ цэргийн албанд ирэхэд төвшин за тэгээ сурсаж байгаа байдал, тэнд боловсрож байгаа байдал одоо бидний сэдвүүрэнд бол тий боловсрож байгаа байдал нэг өөр байдаг байхаа. За харин одоо орон нутгаас ч юм уу эсвэл бүр одоо нүүдэлчнээс ингээ мал аж ахуй эрхэлж байгаа залуучууд ирээд сурахад бас боловсрож байгаа байдал нь бас өөр. Өөрөөр хэлбэл хотын залуучууд ирээд боловсроход нэг дан 10% гэж үзэхвэл магадгүй орон нутгаас ирж байгаа залуучууд 40-50% ч юм уу илүү сайжраа боловсроод явдаг гэж болох юм тий. Тэгэхээр та энэ одоо байдлыг одоо чи миний энэ татж байгаа энэ одоо юу гэдгийг таамгийг та зөвшөөрөх үү юм байдгүй үгүй юу? Хэрвээ зөвшөөрж байгаа бол энэ дээр бас танаа байгууллагаас ер нь одоо энэ
яаж анхаарч ажилтдаг уу? Энэ талаар та мэдээлэл өгч. За баярлалаа. Та цэргийн алба хаах талаар ярьж байна тийм. Хугацаа цэргийн албан дээр. Хугацаа цэргийн алба. За тэгэхээр юун түрүүнд миний яг одоо үр гүйцэтгэж байгаа зөвчмийн техник 84 дугаар маань хугацаа цэргийн албаагчд байдаггүй. Тэр цэргийн жинхэнэ албаагчд бол офицер болон ахлагчийн алба. Илүү мэрэгжлийн хүмүүс байдаг. Тийм, мэрэгжлийн тусгай томилтын хороо учраас гүйцэтгэх үүрэг онцлогийн хувьд Монгол Улсын зөвчмийн англи нэгтгэлүүд өөр ингэсэн онцлогтой. Тэгэхээр тийм байгаа. Өөрийн одоо бодит жишээ гэх юм бол би хугацаа цэргийн албаагчдтай ажиллаж байсан. Зөвчмийн 256 дугаар ангид Өвөр хангаан аймагт байрладаг. За тухайн ангийн нэгтгэлд бол Улаанбаатар хотын дүүргүүдээс за Арангаа болон Баян-Онгор, Говьлтай аймагуудаас хугацаа цэргийн албаагчдыг татаж авч. Одоо нэгсэндээ хил залгаа ойролцоо байгаа аймагудаас авчдаг гэсэн үг тийм. За тэгж хэлж болно. Тэг хил залгаа ойролцоо байгаа аймагудаас авчирдаг. За эндээс ялгаа гэх юм бол яг Улаанбаатар хотод дүүргүүдэд ерхий боловсролын сургууль төгсөөд ирж байгаа цэргийн албаагчд болон хөдөө орон нутгаас ирж байгаа цэргийн албаагчдын боловсролын байдал дээр нэг том ялгаа гардаг. Учир нь яг үгээр бид боловсролын ялангуяа ерхий боловсролын сургуулийн тогтолцоо маань бол улс орон даяар нэг тогтолцоотой явж идэг. Тэгэхээр нийслэл хотоос татаж ирж байгаа цэргийн албаагчд маань голдуу улсын сургууль гэж ярьдаг тийм ээ. Тухайн сургуулийг төгсөөд ирж байгаа учраас орон нутгийн татаж байгаа цэргийн албаагчтай боловсролын нэг зөрүүтэй зүйл гарахгүй. Бие бэлтрийн боловсрол талаас бие бэлтрийн хувьд гэх юм бол орон нутгаас ирж байгаа цэргийн албаагчд маань илүү нөгөө морь малтай. Одоо Монгол үндсэн улд заасан байгаа шүү дээ тийм ээ. Монгол улсын баялаг үе юм бэ гэхээр одоо бидний энэ таван шуу мал сүргмэн гэж. Тэгэхээр энэ морь малтайгаа ойрхон үсцэн энэ уламжлаа дагаа явж байгаа эрүүл агаарт ингээд өсцөн амьдралын хэм маяг нь өөрөө эрүүл хэм маягтай тийм залуучууд ирэхэд Улаанбаатар хотын одоо суурин амьдралын хэм маягт шилжсэн залуучуудаас мэдээж бие бэлтрийн үед ялагдах хуц илүү байдаг. Тэгэхээр бид бүгдийн одоо манай иргэд ч гэсэн сайн мэддэг зөвчмийн олимп гэж ярьдаг марш тактикийн тэмцээнд хүртэл оролцож байгаа залуучуудын одоо дийлэг хувь нэхэд мэдээж хөдөө орон нутгаас татагдж ирсэн тэр залуучууд маань илүү амжилт гаргадаг байна. Оролцож бие бэлтрийн хувьд одоо ялгаатай зүйл маань мэдэгдэхүүс гараад ирсэн байдаг. Ийм ялгаатай байгаа. За ёс зан заншил уламжлалт одоо зан заншлаа авч явж байгаа байдал тэрийг мэдж байгаа талаар бол мэдээж орон нутгаас татгаж байгаа цэргийн албаагчд илүү. Гэхдээ бас нийслэлээс татгаж байгаа цэргийн албаагчд үгүйсэхгүй. Зан заншлаа маш сайн мэддэг. Хөдөө орон нутагт амьдардаг. Одоо зуны хугацаанд байнга байгаад тэр бүх зүйлсээ түүхээ сайн мэддэг залуучууд ч гэсэн ирж байна. Оюутан цэрэг дээр та бас өөрийн ажлын туршлагаасаа бас яг энэ дээр юу анзаарч байна? Ихэнхдээ одоо ихтэй сургуульд боловсрол эзэмшиж байгаа оюутнууд очиж байгаа шүү дээ, тийм ээ? Тэгж байгаа. За оюутан цэрэг дээр гэх юм бол миний хувьд бол яг өөрийн биеэр оюутан цэрэгтэй ажиллаж байгаагүй. Гэхдээ оюутан цэрэгтэй ажиллаж исэн судалгаа олон зүйл байгаа. Оюутан цэргийн талаар товчхон мэдээлэл гэх юм бол 2014 оноос хойш оюутан цэрэг явж байгаа. Ингээд Монгол улс нийтдээ 8000 гаруй оюутан цэрэг хөтөлбөрөөр ингээд нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтээ бэлтгэсэн байгаа. Тэгэхээр эдгээр цэргийн албаагчид манай илтгэгч маань дэмжлэг илтгэл дээр хэлсэнчлэн боловсролын үед цэргийн алба хаасны араас илүү одоо итгэвч армалтай ёс зүйтэй болсон байдаг гэдэг. Баярлалаа. За оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдж байгаа оюутнууд маань за мэтгэлцэгчдийн хэлснээр ихтэй сургуульдаа мэрэгжил боловсролоо эзэмшин зэрэгцээ. За их оронч үзэл, за их орноо хамгаалах одоо тэр үндсэн суурь ойлголтуудыг эзэмшиж за одоо манай монголчууд ярьдаг да нэг сумаар хоёр туулаа гэдэг шиг одоо ингээд бас ийм сайхан боломжийг бүрдүүлсэн гэдгийг хэлж өгч байна. За одоо 2 дугаарыг ахлагчаас асууя. За бид одоо ингээд та бүхний үеийн одоо ингээд орчин үеийн залуучууд юм бидний одоо ингээд солонгосын нөлөө маш ингээд байгаа шүү дээ. Одоо ингээд соёл уламжлал. За тэгвэл бүгд найрамдах солонгос улстай одоо ингээд харьцуулах наашин. Гэтэ бүгд найрамдах солонгос улсад бол тэр K-pop од байна уу, K-драмагийн алдартай жүжигчин байна уу, урлаг спортын алдартай байна уу хамаагүй заавал цэргийн албыг хаадаг. За ерөнхийлөгч одоо жишээ нь манай үзэгчид сайн мэдж байгаа Осон Хэмин гэдэг одоо солонгосын алдартай хөлбөмбөгчин байгаа тий. Энэ хөлбөмбөгчинд одоо нэг онцгой тохиолдолд за чи хэрвээ Азийн наадамдаа төрүүлэх юм бол би дэлхийн цэргийн албанаас нь чөлөөлье гэдэг нэг 2018 онд боломж олгоод нөгөөдгийн төрүүлээ чөлөөлж ирсэн. За бүр нэг иймэрхүү байдлаар чөлөөлнө гэхээс заавал хаадаг. Тэгэхэд энэ улсын залуучууд өнөөдөр дэлхий дээр соёл урлагийн хувьд боловсрол мэдлэгийн хувьд үнэхээр түүчилж байгаа мундаг залуучууд энэ усаас төрж штэ тий. Тэгэхээр бас боловсроод байгаа юм шүү гэж харагдаж байна. Гэтэл нөгөө тал дээр бид бас Монголынхон цэргийн албын боловсрол өгж байгаа байдалтай харьцуулж болохгүй байх л да. Тэгэхээр бас энэ тал дээр харьцуулбал та ямар харьцуулдаг вэ? Дээрээс нь бид бүхэн одоо нөгөө яг зэвсэг түвшинд цэргийн албанд энэ залуучууд алба хаажрах хугацаанд боловсруулах тал дээр нь юун дээр анхаарах хэрэгтэй юм чи Солонгос одоо энэ гадны Америк нэгдсэн улс гэдэг юм энэ хөгжингүй улсууд цэргийн алба заавал татдаг гэрнээ залуучууд нь тэнд бас юугаараа хөгжиж дэвшиж чадаад байна вэ? Таны байр суурийг сонсё. За тийм мэдээж бид нар бол одоо
бусад улсуудын жишээг бол ярих шаардлага гарч байгаа. За Солонгос бол ерөөсө хоёрхан нөхцөлтэйгээр хаадаггүй гэж байгаа. Нэг бол яг эрүүл мэндийн үнэхээр шалтгаан өвчнөд эсвэл үнэхээр дэлхийн хэмжээний ямар нэг амжилт гаргасан хүнийг урамшуулах байдлаар явж байгаа. Гэтэ энэ дээр ерөөсө нэг одоо асуудал нь одоо та бол хэлж штэ тэр хүмүүс нь цэргийн албанд яваад байгаа хэрнээ усан сайхан хөгжөөд байна гэдэг тийм. Гэтэ энэ орчин яг үүндээ хоорондоо яг хамааралтай юу гэвэл бас асуудалтай. За нэгдүгээрт бол Солонгосын хүн ам хийдэлээ. Тийм хэмжээний хүн ам дундаас амжилт бүтээх үз амжилт гарах үз хүн ам нь одоо хэдэн байх боломжтой гэдгээс харна. За хоёрдугаар гэх юм бол цэргийн алба нь Монголынхтай харьцуулахаар шал өөр. За жишээлбэл одоо орчин үед бол ингээд те цэргийн албыг одоо хүүхдээ цэрэгт явуулахгүй гэдэг ээж аав эмээ өвнөр ихсэн байгаа байхгүй. Яагаад тийм тухайн хүүхдүүд нэгдүгээрт цэргийн алба пааснараа эдлэх ямар ч давуу эрх байхгүй Монголд. Жишээ нь Америк нэгдсэн улсад бол цэргийн алба паасан ирчүүдийг насаар нь эрүүл мэндийн даатгалаас хөнгөлдөг. Тэгэхээр тэр хүн бол ажил хийсэн хийгээгүй заавал эрүүл мэндийн даатгал төлөхгүйгээр эрүүл мэндийн үйлчлэгээ авах юм их эдлэх жишээний. Тэгээд цалингийн хувьд аваад үзээ Солонгос болон бусад орнуудыг аваад үзэхлээр цалин нь бол дундаж цалингаасаа бараг дээгүй шахав. Дундаж цалинтайгаа бараг уялдаатай. За жишээлбэл Америк нэгдсэн улс, Канада улсуудад бол дундаж цалин 2,000-аас 5,000 доллар байдаг гэж байгаа сарын хугацаанд. Гэтэл Монгол улсад дундаж цалин гасаа доогоор байгаа. 600,000-аас 1 сая төгрөгийн цалинтай. Зарим тохиолдолд бүр сарын 300,000 төгрөг авсан гэдэг бас үйлүүд байгаад байдаг. Тэгэхээр ингээд явхлаар нөгөө нэг хүмүүс нь өөрөө Солонгос хүмүүс нь ч тэр цэргийн алба паан гэдэг өөр амар зүйл биш болсон байхгүй. Муухай зүйл биш болсон. Бараг ингээд угаасаа очоод тэндээ ингээд эрүүл аюулгүй тэг ямар нэг байдлаар хүчирхийлэлгүйгээр яг л одоо сурах зүйлээ сураад ингээд боловсроод ирнэ гэдэг утгаараа одоо ямар нэгэн тийм асуудал байдаг. Гэтэл Монголын цэргийн алба өнөөгийн Монголын цэргийн алба бол шал өөр байна. Тийм учраас одоо Нисагч талын маань зорилго бол Монголын цэргийн алба өнөөдөр залуучуудыг ерөөсө боловсруулад тий сайн хүн болгоод нийгмийн нэгэн одоо эд эс иргэн болгоод гаргаж ирч чадахгүй байгаад байна. Тийм учраас энэ дээр анхаараач ямар нэгэн байдлаар шинжилтийг хийгээч гэдэг байдлаар ерөөхдөө тоглож байгаа. За баярлалаа цагийг зогсооч идэх үү. За саний эхний асуултанд хангалттай одоо хариулт авчлаа гэж бодож байна би. Танд баярлалаа. Тэгээд дараагийн асуултыг цагийг зогсоож байгаад асуучих. За цагийн хэмнэхүүднээс одоо та жишээ нь англи хэлний багш хуурай ингээд бас бизнестэй. За тэгээд одоо мэтгэлцээнээр ингээд бас хичээлдэг юм хүн биш. Тэгээд гурван одоо юм тодорхойлт байна тий. Тэгэхээр би бол ингэж боддог байхгүй юу. Монгол улс одоо та сая чинь Солонгос хэдэн хамтаа байлаа, Монгол хэдэн хамтаа байлаа гэж байна тий. Тэгвэл Монгол улс одоо 100 хүн хамтаа учраас нэг хүн ингээд олон зүйлийг хийх шаардлагатай болдог. Одоо чинь би хөтлөгчийгээ сэтгүүлчий гэдэг юм тий. Яг энтэй адилхан ирчүүд, залуучууд цэргийн албанд хааснараа бас нэг чадамж нэмэгдэх юм шүү. Бас ингээд заавал цэргийн албачлалтан, албаагч, өвдгийн одоо энэ манай зочид шиг ийм одоо албаны хүмүүс болохгүйсэн ч гэсэн бас нэг одоо тодорхой салбарт бэлтгэх юм шүү. Энэ талаараа ч гэсэн бас хэрэг болох уу? Ер нь энэ хүн амын цөөн байдал нь Монгол цэргийн албан дээр бас яаж нөлөөлөх юм бэ? За танд 40 секунд байна. За хүн ам цөөн учраас Монгол хүн яг иргэнийхээ өөргийг те хүлээгээд цэргийн алба хаах нь бол зөв. Нисагч талын зүгээс энийг бол эсэргүүцсэн зүйл байхгүй. Хамгийн гол нь одоо энэ цэргийн албаны байгаа байдал өөрөө ирчүүдийг одоо тэг бүтэн 1 жилийн хугацаанд эсвэл одоо 3 сарын хугацаанд тийм ээ яг бие хүн болгоод Монгол улсын хөгжилд сайнаар нөлөөлөх үз. Ядчил өөрийнхөө гэр бүлийг гэр орныг сайн сайхан аваад явах үз санхүүгийн чадамжтай эсвэл одоо ур чадвар эрдэм мэдлэгтэй тийм хүн болохгүй байгаад байгаамаа гэдэг асуудал яриад байгаа байхгүй. За одоо манай одоо онцлогч талаас маань яриад байгаа юм л да эмх цэгцтэй байх гэдэг асуудлыг те яриад л байгаа. Тэгтэл өнөөдөр хүн эмх цэгцтэй байна гэдэг чинь хүн ясны бараг хамгийн одоо анхдагч ийм чадвар байх хэрэгтэй байхгүй юу гэнэ л. За баярлалаа. За сая бас одоо яг нүүр нэвтрүүлгийн юунд орохгүй гэж асууж гэж байна. Сая нөгөө эрхийн талаар ярьж штэ тийм. Жишээ нь ингээ саяны жишээд ингээ холбоод ирэхэд Солонгосын одоо ингээ од зэрэг салгадаад ирлээ. За BTS-ийн дуучаа зэрэг салгадаад ирлээ гэхэд нөгөө үсийн засалт масалт нь хэвэр байж идэг тийм. За Монгол дуучин явахад бол ер нь үс нь нөгөө хусуулна тийм. Хэвээрээ юу. Тэгэхээр бас ингээд зөрөөдөө зүйлс байна тийм. За ингээд дараагийн хэсэгт шилжиж юм. Энэ тал дээр бас цааш дуулам тодруулж мэдгэлцэх бах. Тайлбар илтгэлийн хэсэг. За тайлбар илтгэлийн хэсэгт бол 2 багийн ахлагч оролцсон. За 1 болон 3 дугаар энэ дээр та бүхэнд 4 минутын хугацаа авъя. Ярьж амжаагүй. За мөн нэмэлт тодруулах, нэмэлт асуух, бүр лавшруулах зүйлсээ энэ хэсэгтээ багтаана. За ингээд 1-р эндээс эхлэе. За баярлалаа. Тайлбар илтгэл дээр дарга зүйлийг бас дурдж дээрээс нь тодруулж хэлмээр байна. Эхний ээлжинд яг цэргийн алба гэж юу юм бэ гэдэг талаар би тодорхойлтыг хэлсэн тийм ээ. Тэгэхээр хуулиндаа цэргийн алба нь бол цэргийн жинхэнэ алба болон цэргийн бэлтгэл алба гэж хоёр байдаг. Тэгэхээр цэргийн жинхэнэ алба бид нар өнөөдөр зөвхөн хугацаа цэргийн алба хаасан талаар бас ярихгүй байгаа тийм. Тэгэхээр цэргийн алба амьдралд бэлтгэх гэж байгаа учраас цэргийн алба гэдэг нь жинхэнэ алба дотроо хугацаат болон цэргийн гэрээт алба, алхагчийн болон офицерын алба гэж багтаж байгаа. Цэргийн бэлтгэл алба гэдэг нь 1 болон 2 дугаар цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийг хэлээд байгаа.
За тэгэхээр орчин үеийн дэлхийд даяаршлын 900-д амьдарч байгаа энэ үед бидний Монгол улс цаашид хөгжиж доктортой хөгжин аюулгүй байдлаа хангаж явахын тулд үндсийн сэрэн дэвсгэрэлэх чадвах гэдэг зүйлийг та бүхэн сонссон баг тийм ээ. Энэ зүйл нь юу гэхээр зөвхөн заавал цэргийн алба хааж иж эх орноо хамгаалаад байгаа биш. Олон мянган иргэд маань өөрсдийн одоо урд ажиллаа, үүрэгт ажиллаа сайн хийгээд ингээд явж байна. Энэ маань нэгсэндээ бидний одоо сөрөн тесрэх чадвар маань бидний дархлаа маань суугдаад байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр зөвхөн хугацаа цэргийн албан дээр олон дутагдaltaй зүйлүүдийг ярьж байгааг би шууд няцаамаар. За жишээлх юм бол ёсон хувьд гэж байгаа. Ёсон хувьд гэдэг маань өөрөөс одоо ахмад хүнтэй, нөхөртөөгөө, өөрөөс дүү хүнтэй ч гэсэн хэрхэн яаж зүү харьцах уу гэдгийг цэргийн алба хаагчийн харилцаа гэж цэргийн дүрмээр тогтоогоод өгсөн байдаг хим хэмжээг. Тэгэхээр яг тэр хим хэмжээний дагуу бүтэн жилийн хугацаанд харьцна гэдэг маань тэр хүн хүнтэй соёлтой харьцах дадал энэ ёс зүйн одоо анхан шатны хэлбэрүүд байна илэрч идэг байна. За дараагийн дугаарт мэдлэг ур чадвар. Тэгэхээр хугацаа цэргийн алба хаагчдыг одоо бид өмнө болж исэн ямар нэгэн зүйлтэй байнга харьцуулаад иж болохгүй. Зэвсэгчин маань бол одоо байнга шинжлэгдэж, өөрчлөгдөж явж байгаа. Энийн дагуу цэргийн сургалт бэлтгэл гэсэн солигдоод 2024 оны 2 дугаар ээлж буюу одоо өнгөрсөн оны 10 сард татлагдсан цэргийн алба хаагчид маань одоо англи хэл эзэмшиж эхэлж байна. Мөн дээрээс нь бүх цэргийн алба хаагчид маань жолооч болоогүй амжаагүй цэргийн алба хаагч бол жолооны курст хамрагдаад ингээд бэлэн жолооч мөн дээрээс нь английн анх шатны мэдлэгтэй одоо A1 юм уу эсвэл A2 түвшинд те гараад ирэх бүрэн боломжтой болоод ирж байгаа. Энэ тухайн цэргийн албагч цаашд яаж нөлөөлөх үү гэхээр халагдаад шууд нөгөө санхүүгийн бололцоо мэдээж бүрдэхгүй. Монгол улсын яг одоогийн нөхцөл байдлыг харах юм бол энийн цаашдаа энэ олж авсан ёс зүй, тухайн цэргийн албанд хүнтэй зүй харьцах энэ олж авсан мэдлэг, дадлаг, дадал чадвар энэ болгоныгоо цаашид хөгжүүлэн энэ хүн одоо цаашдаа бизнес эрхлэх, олон бизнесийн салбарт том бизнесмэнүүд байдаг. Бүгд цэргийн алба хааж исэн энэ тухайга багталтайгаар ярьж идэг. За дараагийн дугаард нөхөрлийн талаар ярмаар байна. Нөхөрл гэдэг нөхөрлийн үн цэнийг энэ цэргийн алба хааснаар олж авч идэг. Тэгэхээр нөхөрлөлт гэдэг чухал зүйлийг олж хүнд үнэнч байх, заа андгаа тийм ээ. Заа гэж хэлсэн бол тэрэндээ хүрэх энэ талаар явж ялангуяа бизнест бол энэ маш чухал зүйл итгэлцэл гэдэг зүйл тийм ээ. Тэгэхээр нөхөрлөл итгэлцэл гэдэг зүйлийн талаар хугацаа цэргийн алба хаагчид маань энэ талаар эзэмшээд явд юм аа. За нийгэмд оруулах. За цагийн төгсөөлөө. Одоо цэрэгт явснараа хүн нөхөрсөг байдаг юм аа, хамт олонч байдаг юм аа гэд тэгж юм л да. Одоо би бол одоо яг энэ мэтгэлзэн дээрээ бас бэлтгэн сацуу 10 хүнээс цэрэгт явсан 10 ойр дотныхоо хүнээс асуусан. Та цэрэгт очиод ямар нэгэн байдлаар бие махбодыг хүчирхийлэлд өртсөн үү? Тэ? Ямар нэг байдлаар зодуулах тохиолдол байсан уу? 10 хүний харуулаад тийм гэж байгаа. Тэгэхээр эн чинь өөрөө нөхөрсөг хамт олонч тийм сайхан уур амьсгал муу юм уу? Энэ яагаад ийм байдаг юм бэ? Ер нь бол тэрийг бас танаас тодруулмаар байна мэргэжлийн учраас. За баярлалаа. Тэр энэ асуултанд шууд хариулахад Монгол улс маань өөрөө үндсэн үйлтэй. Үндсэн үйлдээр хүн болгон амьд явах, эрүүл байх гэдэг энэ бүх эрхүүдийн заасан байдаг тийм. Энтэй холбоотой Монгол улсын зэвсэгчний цэргийн нийтлэг дүрмж гэсэн би түрүүнд дурдсанчлан цэргийн албаагчдын хоорондоо харилцаа гэж заасан байдаг. Тэгэхээр энэ харилцаан дээр ямар нэгэн зодох, хүчирхийлэх гэсэн юм зүйл байх ёсгүй. Одоо зэвсэгч маань улам шинжлэгдээд цаг үетэйгээ нийлээд шинэ техник технологиг нэвтрүүлээд инновац, шинэ судалгааны төвүүдийг олноор байгуулж байна. Энэ төвүүдэд олон цэргийн албаагчид маань судалгааны ажлуудыг хийж цаг үетэйг нийлжүүлж болохоор хичээж явж байна л да. Тэгэхээр үүнтэй зэрэгцээд хяналт гэдэг юм улам өндөрсөд эхэлж байгаа. Тэгэхээр одоо дүрс бичлэг буюу камерын хяналтууд байна. Энэ камерын хяналтуудыг дагаад ямар нэгэн тэр дөрмийн бус харилцаа эдгээр зүйлүүд өмнө байсан гэдгийг бол би мэдээж үүсгээгүй. Гэхдээ одоо энэ болгоныгоо сайжруулахын төлөө явж байна. Таны асуусан дээр 10 цэргийн албаагч аруула тим гэж хариулсан гэдэг маань нотлохоо баримт юу вэ гэдэг талаас нь би бас асуумаар байна тийм ээ. За баярлалаа. 3 дугаар энэ дээр. За 3 минут 29 секунд хугацаа болсон байна. Таны тайлбарлалтыг сонсъё. За тэгэхээр биний сая одоо яалтчгүй бас хөндөх ёстой асуудал юм болов уу гэж бодоод одоо энэ хүчирхийллийн асуудлыг бас хөндөж гаргаж ирсэн. Яагаад өнөөдөр Монгол улсад цэргийн алба гэдэг ийм амар зүйл болчихвоо? Яагаад энэ одоо олон жилийн туршид одоо сүүлдээ бүр хүүхдээ амьд ирэх баталгаагүй те бараг дайн болоогүй байхад чинь амиа алдах хэмжээний ийм байдалд хүрчвэ гэдэг асуудлыг нэгдүгээр хөндөг ёстой. Тэгэд ингээд харахаар энэ өмнөх кейсүүд өмнөх тохиолдлуудыг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Заавал миний 10 хүнийг одоо батлах нотлох шаардлага бол байхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө яагаад юм бэ гэхээр нөгөө нотлогч талын маань хилээд байгаа тэр нөгөө ёс зүйтэй нөгөө хүнийг хүндэлдэг гэдэг ч юм уу энэ зүйлүүдээ чинь бас яг бодит байдал дээр нийцэх байгаамаа гэдгийг дахин сануулахыг хүслээ. За тэгэхээр
одоо цэргийн асуудлуудыг бид нар дахиад дуртахаас арга байхгүй. Яг өнөөдрийн Монголын цэргийн албан залуучууд яваад яагаад асуудалтай байгаа юм? Яагаад айл болох явахгүй хичээгээд байгаа юм те? Яагаад айл болох мөнгө өгөөд чамаагүй эсвэл танил талынхаа араас хөөцөлтөж чамаагүй явахгүй хичээгээд байгаа юм бэ? Энэ яагаад өнөөдөр ийм байдал төрч вэ гэхээр ерөөсөө Монголын цэргийн албан систем тогтолцоо өөр асуудалтай байсныг илэрлэл гэж үзэж байгаа. Энэ тогтолцоо өөр асуудалтай байснаас болоод залуучууд амьдралд бэлтгэхийн тулд тийшээ ерөөсөө зорж очихгүй байна. Ерөөсөө хувь хүн болохын тулд амьдралаа сайхан болгохын тулд тийм ээ сайхан амьдрахын тулд тийшээ очихгүй байна. Харин бараг сайхан амьдрахын тулд очихгүй байх юм эрмэлзэл илүү үүсээд байна тий. Тэгэхээр энэ бол маш олон асуудлууд цаанаа байгаагийн илрэл гэж үзэж байна. За сая санхүүгийн талаар бас ярьлаа л да. Санхүүгийн талаар одоогор боломжгүй гэ. За яг энийг зарим талаараа бол яг хүлээн зөвшөөрье. Тэгвэл өнөөдөр тэхээс шаардлага байгаа зүйлүүд байна. За жишээлбэл оюутан цэрэг бол 2 сарын хугацаанд яг тэндээ цэргийн албаа хаадаг. 1 сарын хугацаанд онлайнаар юм уу хотод ингээ хичээл сургалтанд суудаг гэж үзэж байгаа. За тэнгууд энэ 2 сарын хугацаанд буюу 2 сарын хугацаанд тухайн нөгөө 20 настай 20 жил амьдарчихсан бие хүн өөрөө ер нь яг төлөвшөд зан суртахууны хувьд одоо өөрчлөгдөж сайжирч чаддаг юм уу? Эсвэл зүгээр дарга нартаа ямар нэг байдлаар те шийтгүүсээр байгаад ямар нэг байдлаар ингээд шийтгэл амсаар байгаа зүгээр тэгж одоо дүр үзүүлж яагаад хүрээд ирдэг юм уу? Энийг бас би бас нотлогч талаад яахан яриасаа гэж хүсэж байна. За тэгээд бид нар өнөөдөр яалтчгүй дэлхийтэйгээ бас ингээд хүл нийлүүлэхийн тулд дэлхийн хөгжлийг болон системийг нь бас ингэж жоохон үлгэрчээ авахаас өөр аргагүй. За жишээлбэл одоо гадны улсуудад бол те өндөр хөгжилтэй улсууд цэргийн албанд очиод хүн програм бичиж сурдаг болоод байгаа. За тэгээд тийм л оюун ухаанд суурьсан зарим цэргийн технологиудыг, техникүүдийг эзэмшиж чаддаг болоод байгаа. Гэтэл өнөөдөр Монголд яг энэ нь ямар байгаа вэ гэдгийг бас ярьж өгөөсэй гэж хүсэж байна. Одоо ерөөсөө очихороо дасгал хийгээд гүйлгдэг. Эсвэл бүр яг ингээд шинжилгээ ухааны технологийн сургуулийн оюутнууд ч юм уу яг ингээд тэр чиглэлийн хүмүүс байвал нэг компьютер дээр юм хийх боломж гардаг юм шиг байна. Бусдаар бол ялангуяа оюутан цэргүүд очиод дасгал хийгээд гүйсээр яагаад ирдгээ гэж одоо ярьдаг. Тэгэхээр энэ зүйлийг бас энэ нь өөрөө яг ингээд ярьж байгаа зүйлний бодит байдал ингээд нийцэхгүй байна гэж үзээд байна л та. За тэгээд гадны улсуудын жишээг дахиад нэг авах юм бол одоо ерөөсөө ирээдүйд ямар нэгэн байдлаар одоо бидний яриад байгаа улсын аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрэх юм бол хүн хизэж одоо өмнөх шигэ гар буу бариад гүйдэг хэмжээний ч юм уу те танкнд суугаад явдаг ийм нөхцөл байдал биш ээ дайнбай шалгуур болно гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ зүйл эргээгээл явхаар одоогийн цэргийн алба чинь яг ямар нэгэн байдлаар улсад аюул учирлаа гэхэд тухайн ирчүүд цэргийн албан дээр 2 сар хааж байгаа ч юм уу те энэ ирчүүд яг улс орноо хамгаалах үс тийм техник технологийн цэргийн мэдлэг чадвар бас суулгаж чадахгүй байна. За баярлалаа. За тайлбарлалт хэлийсэг дуусч байна. За одоо ингээд мэтгэлцэгчд маань залгаад нэмэлт асуултын хэсэгт шилжих болно. За нэмэлт асуултын хэсэгт багийн ахлагчид асууж за гишүүд хариулах хэлбэрээр 2 минутын одоо асуух хариулах хугацаа бий. За ингээд 3 дугаар энэ 2 дугаар эндээс эхлэе. 2 дугаарыг ахлагч асууна. 1 дугаарыг гишүүн хариулнаа. За цагийг авлаа. За асуултуудаа дараалалаар авчи. За 1-р гэх юм бол цэрэгт явсан эрэгтэй хүн болон яваагүй эрэгтэй хоёрын хооронд яг нийгмийн харилцаанд ороход ямар нэгэн ялгаа давуу тал байна уу? Яг нийгмийн талаасаа тий давуу эдэлж байгаа давуу эрх ер нь байна уу өнөөдрийн нийгэмд гэж асуумаар байна. За 2 дугаар асуулт гэх юм бол цэргийн албанд хүмүүс одоо гэр бүлийн хүмүүжлийг цэргийн албанд нөхөж өгөх үнэхээр боломжтой юу гэдгийг бас танаас би дахиж асуумаар байна. За эргээгээд бие физиологийн энэ эрүүл байдал те одоо энэ тэсвэр хатуужилтай байдал гэдэг өөрөө тэгвэл хүнийг одоо эрэгтэй хүүхдийг үнэхээр тэгэж нас бие 18-аас 20 наснд хүрсний дараа хөдөө аваачаад тийм ээ заавал 1 жилийн хугацаанд байлгаж иж одоо суулгадаг тэр зүйл өөрөө муу юм уу гэдэг зүйлийг асууж өгмөр байна л да. За баярлалаа. Цэргийн албыг хаагаад гарсны дараах давуу талыг асууж байна л да. За энэ цэргийн албыг хаагаад гарсны дараагаар цохон цэргийн албаа агчид ерөөсөө биед нь үс засалт ерөн гадна биеийн байдалд биеийн жингээ энтэг сангасан гэх мэтчлийн энэ зүйлээр харагдахаас гадна бас тухайн цэргийн албаа агчид маань амьдрал дээр хүний үгийг сонсоод сурцсан аливаа зүйлийг асуудалд эрмэлэн дараалан хандах чадвартай болсон аливаа зүйлийн эерэг сөрөг талуудыг нь олоод харах чадвартай болоод гарч идэг. За ингээд цэргийн албыг хаагаад гараад ирэнгүүт маань ямар давуу тал байдг вэ гэхээр төрийн албаа агч нь заавал цэргийн албыг биеэр хаасан байх ёстой гэсэн шаардлагыг хангаад тухайн цэргийн албаа агч маань төрийн албанд ажиллах эрх маань нэгдүгürt нэгж байгаа. Дээрээс нь цэргийн албыг хаагаад гараад ирсэн тэр цэргийн албаа агчийг би түрүүн танд хэлсэн. Биед нь шууд
харагдах зүйл биш. Энэ нийгмийн яцад би ийм хэм хэмжээнд баригдаж ингэж амьдрах ёстой байна гэдэг ерөнхий зөв тогтлыг ерөнхий тэр чиг хандлага буюу зүг чигээ зөв болгоод гараад ирдэг гэж ойлгож болно. За хоёрдугаарт нь гэр бүлийн хүмүүжлийг цэргийн хүмүүжил нөхөж олгож болох уу гэж байна. За би энэ дээр цэргийн 2025 оны цэрэг татлах дээр гарсан хүний хувьд би маш олон цэргийн албаагчтай уулзсан, ярилцсан. Энэ дээрээс би юуг олж харсан бэ гэхээр цэргийн албанд татагдаж ирж байгаа тэр цэргийн албаагчдын явахгүй гэж байгаа хүүхдүүдийн шалтгааныг хараад үзэхээр ганцхан шалтгаан байгаа. Энэ шалтгаан юу гэхээр эцэг эхчүүд хүүхдүүдэд үл хайхрах гэдэг юм байсан. За энэ маань яасан бэ гэхээр тухайн хүүхдүүд эцэг ихтэй боломж төвлөрөөраа өөрийгөө хүндлүүлэх, өөрийгөө би ийм юм хийж аав ээжтэй тусалж ийн гэдэг энэ зүйлийг харуулах гэж үзсэн боловч хүүхдүүдэд хайрлагдах, үл хүндлэгдэх тэр хэрэгцээг хүүхдэд өгöd байгаа учраас хүүхдүүд өнөөдөр гэр бүлээсээ хүмүүжихгүй байна гэдгийг би эндээс олж харсан. Тэгэхээр тэнд эцэг эхээс үл хайрлагдсан хүүхэд өнөөдөр цэргийн албад ирж байгаа гэж та бүхэн ойлгох болно. За баярлалаа. 3 дугаарн дээр 1 минут 17 секунд төлөвлөсөн байна. За өөрийнхөө бас нэмж хэлэх. За саяны хариултууд дээр бас дэлгэрүүлэх зүйлсүүд байвал ашиглаж олон цагаа. За тэгэхээр сая нотлогч салын маань одоо 1-р эндрийн илтгэгч маань хэлсэн шүү дээ тий. Цэргийн албыг ийм дөрвөн байдлаар хааж болно гэдэг ч юм уу, дүүцүүлэх гэдэг ч юм уу тий. За тэгээ эргээгээд ингээд дүүцүүлдэг, зайлсвал нөгөө нэг мөнгө санхүүгийн байдлаар ингээд цэргийн алба хаадаг ийм бас жишээнүүд байгаад байгаа. Тэгтэл эдгэр чинь бас л уг нь бол бидний яриад байгаа цэргийн алба байгаа даахгүй тий. Цэргийн албанд уг нь бол цэргийн алба хаасан болоод идэг нэг ингээд мөнгө өгөө ч юм уу дүүцүүлээд юм уу ямарваа нэгэн байдлаар ингээд цэргийн алба хаасан л уг нь нэртэй байгаад идэг. Тэгсээр нь яг үндэ яг цэрэг хүний сурах зүйлийг сураагүй энэ тохиолдлууд тэгвэл одоо яагаад ингээ энэ арт ингэж одоо үлдээд байна гэдэг асуудлаас одоо асуудалтаас хариулаасаа гэж хүсэж байна. За тэгээд сая одоо гэр бүлийн хүмүүжлийг нөхөж олох гэдэг энэ зүйлийг ярьж л. За яагаад би нэг ярьсан бэ гэхээр нэгдүгээр гэх юм бол эрэгтэй хүмүүс одоо дэлхийн ер нь айгүй тийм өөрчлөж байгаа хэрэг эрэгтэй хүмүүсийн сэтгэл зүй өөрөө маш юм хэцүү байдал байдаг юм. Эрэгтэй хүн ч өөрөө ингэж дураараа хүссэн зүйлээ яриад сэтгэлээ уудлаад эмэгтэй хүн шиг тий өөрийнхөө хүссэн зүйлийг хэлээд яриад сэтгэл санаагаа ингээ одоо уудлаад ич чаддгүй учраас дотгошоогоо байдаг эргээгээд эрэгтэй хүний амиа хорлох асуудлууд дэлхийд бас ингэж яригдаад байгаа. Гэтэл цэрэгт явхаар өөдөөс нь юм дуурахаар л ерөөсөө ингэж буруутчдаг гэдэг байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө эргээгээд бүр тухайн хүний нөгөө хүмүүжил олох байтугай бүр сэтгэл зүйн юм асуудал болох юм шүү. Баярлалаа. За 2 болон 3 дугаар энэ дэр асуулт хариулт хэсэгт орслоо. Одоо 1-р энэ дээр асууж, 1-р агийн ахлагч сууж, 2 дугааргийн гишүүн хариулнаа. За ингээд та бүхэнд 2 минут хугацаавь цагийг явууллаа. За баярлалаа. 4-р энэ дээрээс эхний асуултаа асууя. За цэргийн алба хааснаар одоо таны түрүүнд дурдсанчлан энэ технологийн чадвар IQ буюу одоо хүнтэй харьцах энэ чадварт суралцахгүй байгаад байна гэдэг талаас одоо та хэлж байна. Тэгэхээр цэргийн алба хаахгүй байснаар одоо эдрийг илүү хөгжүүлээд явж байна гэж байна. Энэ дээр та одоо өөрөө яг хуулийн насан дагуу цэргийн албаны насан дээр явж байгаа тийм ээ. Одоогоор цэргийн жинхэнэ албаа хааж амжаагүй явж байгаа гэдэг. За ямар одоо судалгаа энэ дээр үндэслээд та дараах дүгнэлтийг хийсэн бэ гэдгийг танаас асуумаар байна. За хариулах цаг явуулаа. За ингээд хамгийн ихэнд асуулт асуусан 1-р эндрийн илтгэгчтэй баярлалаа. Тэгэхээр асуулт бол ерөнхийдөө цэргийн алба хаахгүй байснаар өөрөө чинь дурдсан 5 чадварыг хэрхэн хүмүүс эзэмшиж байна вэ? За тэгэхээр та яг ямар судалгаан дээр ямар нотлох баримттайгаар энэ бүгдийг яриад байна вэ гэдэг зүйлийг асууж өгч байгаа. За тэгвэл хамгийн ихэнд нөгөө яригдсан 5 чадвар маань эхлээд технологийн чадвар, багаар ажиллах, аналитик EQ, олон хэл соёлыг ойлгох гэсэн 5 чадвар байгаад байгаа. Тэгвэл энэ 5 чадвар маань өөрөө нэгдсэн үндэсний байгууллагын соёл хариуцсан тасгаас гаргасан өнөөгийн нийгэмд хүн өөртөө амьдрал дээр одоо амжилттай явахын тулд хамгийн хэрэглээд гэсэн 5 чадварыг тодорхойлж өгсөн маань энэ байсан юм байна. Эсрүүлчаа дуртаагүй байна миний буруу. За тэнгуү дараагийнх нь сурахгүй байснаар хэрхэн энэ бүгдийг цэрэгт татагдахгүй байснаар хэрхэн энэ бүгдийг сурж байна гэдэг асуултыг гаргаж ирсэн. За тэгвэл хэдүүлээ бүгдээрээ 5 чадвараа нэг нэгээр нь дурдаад үзье. Технологийн чадвар. Технологийн чадвар гэдгийг өөрөө юунаас сурдаг гэхээр өдөр тутмын хэрэглэнээс хамгийн түрүүнд сурж эхэлдэг. Тэр алд маань гар утсыг хоригддаг. Үүнээс цаашлаад тухайн мэргэжлээсээ хамаарат компьютер, лаптоп, таблет энэ зэрэг технологийн чадвар гэдэг маань өөрөө орчинд нь сурах шаардлагатай байдаг. Багаар ажиллах болгон харилцаа гэдэг маань өөрөө өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, өөртөө таалагдахгүй байгаа зүйлийг надад таалагдахгүй байна гэж хэлэх. Энэ бүгдийг өөрөө харилцааны болон багаар ажиллах чадвар гэж байгаа. 3 дахь нь аналитик буюу дүн шинжилгээ. Бүтээл сэтгэлгээтэй байх. Ямар нэгэн ёс зүй, ямар нэгэн зүйл баригдахгүйгээр өөрийнхөө давуу тал тохирсон өөрийнхөө сэтгэх гэдэг зүйл. Мөн ямар нэгэн зүйлд шүүмжлэлтэй хандах гэдэг зүйл явагдаж байгаа. Дараах нь EQ буюу сэтгэл зүй, emotional intelligence. Өөрийнхөө сэтгэл зүйг доош нь дарах биш.
түүнтэй хэрхэн нүүр тулах вэ, сэтгэл зүйгүй хэрхэн өөрөө авч явах вэ гэдэг асуулт. Хамгийн сүүлийнх нь олон хэл соёлын ялгаа. Энэ бүгдийг дурдсанараа би та бүхэнд яг ямар санаа хэлэх гэж оролдог байна вэ гэхээр хүн гэдэг өөрөө цэргийн албанд очиод ямарваа нэгэн ёс зүйд дарагдахдаа өөр гэсэн давуу тал байдаг байх. Гэтэ миний яриад байгаа энэ 5 чадвар өөрөө өөрийгөө илэрхийлж хэн нэгэндээ харилцаанд орж өөрийн гэсэн зүйлийг хийж үз сурдаг зүйлээ. За асуултанд хариулсанд баярлалаа. За нэгдүгээр эндрээс би ясна асуулт асууж хоёроо тасвширвал сая жишээ нэг гар утас хоригддог гэж тэгсэн шүү дээ тий. За гар утас хоригдж байгаа бол одоо ингээд залуучуудын ярьж байгаа гэсэн би бас хүлийн төсөөрч нөгөө мэдээллээс нэлээд хоцорж байгаа бах. Тэгвэл нөгөө талаасаа одоо юу гэдгийг тэр цэргийн ангид өдөр тутмын сонин ч гэдэг юм уу, зураг твэл мэдээлэл, радио ч гэдэг юм энэ орчинд ер нь хэр хангагдсан байдیں۔ Та ер нь мэдээлэл авах талаас нь өгөөч. За гар утас хориглох гэсэн илүү нөгөө гар утасны хэрэглээг хязгаарлаад өгч байгаа. За энэ юутай холбоотой вэ гэхээр нэгт аюулгүй байдал талаасаа тайлбарлана. Учир нь гэхээр кибер аюулгүй байдал талаас яригдж байгаа. Тэр гар утасны хэрэглээ буюу одоо смарт утасны хэрэглээ гэдэг нь нөгөө талаасаа бид үгдий мэдж байгаагаар одоо чагнах юу гэдэг юм аа үйл ажиллагааг гадагшаа бид нар нэгсэндээ мэдээлэл алдах үндэсний аюулгүй байдал сөргөөр нөлөөлөх талтай байдаг учраас энэ гар утасны хэрэглээ хязгаарлаад байгаа маа. Тэрнээс үүш огт одоо хоригдсан зүйл байхгүй. За мэдээллийг хэрхэн яаж авч ийнэ гэхээр мэдээж тухайн цэргийн албаагчид өдөр тутмын цагийн уурт үйл ажиллагаа гэдэг цэргийн дүрмээр заагаад өгсөн байдаг. Энэ үйл ажиллагаан дээр мэдээллийн цагтаа байж идэг. Өөрийнх нь бас хувийн цаг гэж байдаг. Тэр цагаараа цэргийн байр болгонд цэргийн байрыг хэрхэн яаж төхөөрөмжлөх үү гэдээ бас цэргийн дүрмдээ олон цэргийн албан зохион байгуулах заавар дээр заагаад өгсөн байдаг. Энэ дээр нь соёл амралтын өрөө за тэр өрөөнд орж одоо телевиз үзэж мэдээллийн суугуудаас мэдээллийг авах. За мөн дээрээс нь өөрийн одоо удирдлага болох байнгын бүрэлдэхүүн гэж яриад байгаа тийм ээ. Салааны ахлагч болон салаан захирагч ротын удирдлага цаашлаад бузар шашаатны удирдлагуудаас тухайн цаг үеийн нөхцөл байдал мэдээллүүдийг аваад явж идэг юм учиртай байгаа. Мэдээж аливаа нэг талаасаа тухайн одоо өргөн цар хүрээний мэдээллийг тэр дор авахгүй ч гэсэн яг шаардлагатай аль хаах хугацааны тэр нэг жилийн мэдээллүүдийг авч идэг. Одоо цэргийн насны залуучууд гэдээ ярьж байгаа шүү дээ тий. Энэ насны залуучуудын танд хэрвээ зүгээр судалгаа байна уугүй юу гэж би асууж байгаа шүү. Байхгүй ч гэсэн бол ер нь хаас нь хаагүйгээс олон байна уу? Хаагаагүй нь хааснаас олон байна уу? Аль дийлэх хувь нь ер нь аль талтай байдیں۔ За одоогор судалгаа яг тэдэн хувьтай гэдээ бид нэрээ хэлэх судалгаа байхгүй байгаа. Тэгэхээр үндсэн үйлдэл заасан байгаа учраас энийг хааж явах ёстой юм аа гэдэг би байр суурьтай. За цаг ерөнхийдөө дуусчин би танаас нэг сүүлийн асуултыг товчхон авчиг гэж бодож байна. Ерөнхийдөө одоо ингэж хуулийн мэдлэг эх орноо хамгаалах, нөхөрлөл өөрийгөө болон бусдыг хамгаалах ур чадварууд одоо цэргийн албанд эзэмшиж байгаа мэдлэг боловсруулалтыг авч чухал зүйлсээ гэдгийг та хоёр маасаа хэллээ шүү дээ тийм. Тэгвэл цэргийн алба хаасан залуучууд ер нь дараад нь альбаа одоо юу гэдгийг одоо тийм гэмт хэрэгч гэдэг юм уу, хууль бус үйлдэл төр нэгдээ холбогдох байдал нь ер нь ямар байдаг бэ? Эсвэл энэ дээр бас ямар нэг судалгаа танд байдаггүй. Та яг цагт баригдалгүйгээр бас хариулаач. За яг энэ дээр хариулах юм бол нөгөө бид нар цэргийн албанд эзэмшээд байгаа. Мэдээж цэргийн албагт хаахгүй байгаа хүмүүс мэдээж үүсэхгүй ба шүү дээ. Цэргийн албанд олоод эзэмшээд байгаа тэр хүндлэл, ёс зүй, дүрм журам, хууль эрх зүйн хувьд ийм байх ёстой байна гэдгээ ойлгоод авцсан. Нэг жилийн хугацаанд тэрийг дадал зуршил болгоцсон хүн гараад гэмт хэрэг үйлдэх энэ талаар бол хамаагүй бага байдаг. Тэгэхээр гэмт хэрэг үйлдсэн одоо иргэдийн дийлэнх хувийг хараад үзэх юм бол цэргийн алба хаагаагүй дэх болж байна. Тэгэхээр судалгаанаас харахад. Тэгэхээр цэргийн алба хаах нь ямар давуу талтай зүгээр өчүүхэн нэг давуу тал байж байна те. За нэгэнд үүнтэй яриад эхэлж байгаа цаг маань дуусчаад идэг нөгөө юу яачих болох вэ? За баярлалаа. Цагийн өнөрхөд дуусгаа. Та амжаагүй зүйлсэвэл дараа нь дүгнэлт зүйтэй хэсэг дээр хэлж болно. Тий. За ингээд нэмэлт асуултын хэсэг маань дууслаа. Мэтгэлцэгчтэй баярлалаа. За одоо ингээд маш олон сонирхолтой гаргалгаанууд за мөн одоо ингээд дэвшүүлсэн санаанууд байгаа. Энэ бүгдийг бид дүгнэх цаг ирсэн байна. За ингээд дүгнэлт итгэлийг багийн гишүүд эхлэх болно. 1-р багаас эхлэе. 2-р энэ дэр та өнөөдрийн нэвтрүүлгийн за мэтгэлцээний дүгнэлтээ хэлнэ. За баярлалаа. За өнөөдрийн дүгнэлтийг та бүхэнд хэлэхэд бол за цэргийн алба хааснараа бол тухайн цэргийн албаа агчид бол бие болон сэтгэл зүй төрөний миний хэлсэн хандлага, мэдлэг, чадамж зэрэгээр илэрхийлэгч гарч ирдэг. За мөн батлан хамгаалах салбарт одоо гарсан асуудлууд байгаа. За энэхүү асуудалтай холбоотойгоор батлан хамгаалах салбар маань энэ албаануудад автахгүй тулд маш олон төрлийн ажил арга хэмжээнүүдийг хийж байгаа. За мөн энэ салбарт ажиллаж байгаа зөвхөн хугацаа цэргүүдээс гадна энэ салбарт маш олон аав ээжийн хөвгүүд одоо ээжийн охин хүртэл энд ажиллаад явж байгаа учраас энэ салбарт одоо гарсан хар бараан зүйлүүдийг бид бүхэн давтахгүй хичээж ажиллаж байна. За мөн би өөрөө эмэгтэй хүн цэргийн албанд үүрэг гүйцэтгээд би цэргийн албан агчдад 12 жилийн өнгөрүүлсэн байна. Би өөрөө бас хүүтэй энэ цэргийн албанд бол би хүүгээ
цэргийн албаны насанд хүрсэн даруйд нь би явуулна гэж боддог. Яагаад гэвэл би цэргийн албанд татагдж байгаа хүүхдүүдтэй ч ажиллаж үзсэн, цэргийн албанд татагдах гад яг сонгон шалралтанд орж байгаа хүүхдүүдтэй ч ажиллаж үзсэн. Энэ хувьд хүүхдийн тухайн цэргийн албаагчид маш өөрчлөлт гардаг гэдгийг би өөрөө биеэрээ мэддэг учраас хүүхдээ бол би цэрэгт явуулна. За дээрээс нь бас нэг зүйлийг бахархалтайгаар хэлэхэд би энэ цэргийн албыг сонгоод 12 жил ажиллаж байгаадаа бахархалтай байдаг. Яагаад гэвэл Монгол улсны батлан хамгаалах салбарт тэр тусмаа энэ эрдлэгийг цэргүүдтэй мөр зэрэгцээд ажиллаж байгаадаа баяртай байна. Тэгээд цэргийн баяр болж байгаатай холбогдуулаад бас бүх нийт цэргийн албаа агчтай Монгол цэргийн яруу алдар үрд мандан мадрахыг хүсэж өрөөж байна. За баярлалаа. За. За. Дүгнэлт хэлэх дараагийн мэтгэлцэгч 4-р дээр Эрхэн баяр. Ямтаж эхлээд хамгийн түрүүнд манай Нэцах талаас ямар нэгэн байдлаар цэргийн алба гэдэг маань муу зүйл цэрэгт явахгүй байх ёстой гэдэг төвлийг огт яриаггүй гэдгийг та бүхэн ойлгож өгөөсэй гэж хүсэж байна. Бид бүхний хэлэх гээд байгаа ердөө ганцхан өгүүлбэр байгаа. 21-р зуунд амжилттай явахын тулд цэргийн албаны олгодог чадварууд хангалтгүй байна гэдэг төвлийг ярьж өгч байгаа. Тэгвэл хэрэв та бүхэн өдийг хүртэл гарсан яриа бид бүхний хоорондын мэтгэлцэн манай нотлох талын маань хоёр хүний ярьсан бүх зүйлсийг дахиж нэг ухраагаад эхнээс нь харах юм бол мэдээч хэрэг цэргийн албанд хүн ёс зүйтэй байдаг. Дүрм журмыг дагдаг. Эх оронч үзлийг өөртөө суулгадаг. Цаашлаа саяхных нь илтгэлийг аваад үзэх юм бол за гар утасны хэрэглэг яагаад хязгаарлалт зүр жишээ авахад мэдээллийг алдах аюултай учраас чагнах аюултай учраас гаралдаг мэдээч хэрэг ойлгомжтой. За тэгээд өөрөө хувийн цагтай байдаг. За тэгээд дүрм журм гэдэг зүйлээ өөрөө дагадаг. Тодорхой хэмжээнд хийг одоо амьдралын үндсэн чиглэлээ аваад гардгаа гэсэн зүйлийг ярьж өгсөн. Яг ийм учраас одоогийн 21-р зуунд өөрөө бидний амжилттай явхад амьдрал дээр өөрийнхөө хөлийг олоод явхад хэрэгтэй чадвар маань арай өөр чадвар хэрэгтэй болоод байна. Одоогийн нийгэмд гэж яриад байгаа шалтгаан нь өдийг хүртэл ажиллаа сайн байсан, би биеэрээ өөрөө мэдэрч байна, би баталж байна гэдэг зүйл. Үнэхээр энэ бол үнэн үг. Гэхдээ цаг үе өөрөө маш хурдтай хувьсаж байгааг би энэ дээрээс хэлдэхгүйгээр та өдөр тутмынхаа амьдралд мэдэрч байгаа. 20 жилийн өмнө гар утас ямар байгаад одоо ямар болсныг бид нар амьдралаараа мэдж байгаа. 5 жилийн өмнө бидний боловсролын төвчин ямар байсан, одоо 17 настай хүүхэд англи хэлээр чөлөөтэй ярьдаг болсон жишээ нэ. Тэр цаг үе өөрөө хурдтай өөрчлөгдөж байгаа бүх зүйл биднээс өөр зүйлийг шаарддаг болсон. Би одоо өөрөө 22 настай хүн. Би ажилд орох гээд очиход одоо би байгаа ажлаа гээд би өөрөө компанид ажилчин авах гээд харахад миний өөрийн хардаг чадвар өөр чадвар байдаг. Надаас нэхэгдэх чадвар өөр чадвар байдаг. Тэгэхээр цэрэгт явах гэдэг өөр ингэсэн давуу талтай. Би хүснээр амьдрахын тулд, жаргалтай амьдрахын тулд надад өөр чадвар хэрэгтэй. За мэтгэлцэгч Эрхэн баяр та. Баярлалаа. Нэгдүгээрэн дээр Манду бол таны дүгнэлт тэлтгэлийг сонсъё. 2 минутын хугацааг явуулж хэллээ. За баярлалаа. Тэгэхээр цэргийн алба хааснаар амьдрал бэлтгэдэг гэж манай баг үзэж байгаа. За учир юу гэхээр олон бодит жишээг дурдах нь зүйтэй болов. За нэгдүгээр жишээ гэх юм бол нийгэмд оруулах хувь нэмэр гэж хэлж байгаа. Тэгэхээр нийгэмд оруулах хувь нэмэр нь юу гэдэг юм бэ гэхээр улс орны бүтээн байгуулалтад Монгол улсын зэвсэгтөвчин болон бусад төрийн зэргийн байгууллагууд хэрхэн оролцож байгаа талаар та бүгдөө мэдж байгаа. Монгол улс саяхны гэхэд төмөр замын бүтээн байгуулалтыг өөрсдөө хийж чадахгүй гэж олон сөрөг зүйлүүд байдаг байсан бол Монгол улсын зэвсэгтөвчин болон бусад аж ахуйн нэгжүүд хамтран Монгол улс маань өөрийн гэсэн анхны төмөр замаа бариад одоо ингээд улс орны эдийн засгт маш том хөшөөрөг болж өгч байгаа маа. За дараагийн нэг зүйл маань гэхээр даян дэлхийн энхийн үйлсд Монгол цэрэг хүчин зүтгээд үдээ 20 гаруй жил болж байна. Тэгэхээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгаа Монгол улсын зэвсэгтөвчин болон бусад төрийн цэргийн байгууллагууд энэ үйлсээр манлайлж явж байгаа. Тэр тусмаа манай эмэгтэй цэргийн албаагч цэргийн андвилагч орны тоогоор Азтай бол зүүн өмнөд Азтай 1-р орон жигсэж байдаг. Одоо ч гэсэн энэ тоогоо улам нэмэгдүүлэхээр зүтгэж байна. За тэгээд цэргийн алба хааснаар ёс зүйтэй бие бэлдар болон эрүүл мэнд, сэтгэл зүйн, оюун санааны болон хүмүүжилтэй эдгээр иргэд маань Монгол улсын ирээдүйн хөгжлийн төлөө үнэтэй хөв нэмэр оруулж гэр бүл албан байгууллага цаашлаад улс орныхоо хөгжил бүтээн байгуулалтанд үнэтэй нэмэр оруулах бүрэн чадвартай гэж үзэж байгаа. Үүний дагаад Монгол улсын зэвсэгтөвчин манай Нэцагч талаас хэлж байгаа талан цаг үетэйгээ нийлүүлэхийн төлөө олон судалгаа, олон ажлуудыг хийгээд хэрэгжүүлж байгаа олон зүйл байгаа. За тодорхойлолт дурдах юм бол сүүлийн үеийн одоо дэлхийн өнцөг булан бүрт орж байгаа зэвсэгт мөргөлдөөнүүдээр түлхүү ашиглаад байгаа эсчүүн нисэх төхөөрөмжийг манай улс орн өөрсдөө зохион бүтээж байна. Мөн цаашлаад энэний талаар судалгааны ажил хийгээд үйлдвэр байгуулах талаар хүртэл явж байгаа маа. Мөн кибер аюулгүй байдлын
төрлийн цэргүүдтэй болсон кибер аюулгүй байдлын цэрэг дээр ч гэсэн олон ажлууд хийгдээд техник технологи орчин үетэйгээ хөл нийлүүлж алхаж байгаа шүү гэж хэлмээр байна. За баярлалаа, дүгнэлтийг хүлээн авлаа. За маш олон бас дэвшилттэй хийж байгаа үйл ажиллагаануудаасаа бас мандуул танилцууллаа. За мөн одоо энэ дайны дэлхийд олон улс төв дэлхийд одоо ихийг сахиулж байгаа олон албан хаагчдынхаа одоо үйл ажиллагааг бол монголчууд тэр яриа хүлээн зөвшөөрөх нь бол ойлгомжтой байх. За энэ хүмүүс үл ялчгүй бас Монгол ард түмнийхэн бахархал болж за дээрэс нь бас Монгол цэргийн бас тухайн одоо боловсрал сургалтын бас нэгэн хэлбэрийг бас харуулж байгаа болоо гэж бодож байна. За дүгнэлт хэлэх сүүлийн мэтгэлцэгч 3 дугаар энэ дэр аз заяа таны цагийг явуулж хэллээ. За ийхүү хоёр баг маань өөрсдийнхөө үзэл бодол дээр мэтгэлцлээ. За эцааш талын зүгээс ердөө залуучууд өнөөдөр боловсрч амьдрал бэлтгэдэх одоо тэр газар нь өөрөө цэргийн алба биш ээ. Энэ бол хүмүүсийг те залуучуудыг сайхан нийгэм, сайхан гэр бүлээ бүтээгээ сайхан хүн болоод ингээд төлөвшүүлэх тийм хэрэгтэй ур чадвар боловсрал мэдлийг өөрөө олохгүй байна гэдэг асуудлууд яригдсан. За мөн дээрэс нь цэрэгт яваад тухайн залуу тэр байтгаа те боловсроо цаагаа ирэх байтгаа бие физиологийн хувьд, сэтгэл зүйн хувьд ч гэсэндээ эрүүл ирэх одоо боломж өөрөө бараг ингээд багасах те эрүүл ирнэ гэсэн юм баталгаа өөрөө бүр юм багасчихсан юм байдалд хүрээд шүү. Энэ дээр бид нар анхаарах ёстой шүү гэдэг асуудлыг илүү хүндхий хүслээ. За мөн дээрэс нь жишээлбэл одоо олон улсын жишээгээр те цэргийн алба пассан эрэгтэй хүн, залуу хүн амьдралынхаа туршид эрүүл мэндийн даатгалаас магадгүй хөнгөлөгддөг ч юм уу эсвэл ямарваа нэгэн байдлаар одоо эрх эдэлдэг ч юм уу ийм байдлыг бас үүсгэх хэрэгтэй юм болоо гэж үзэж байгаа. За мөн дээрэс нь оюутан цэргүүд магадгүй за хугацаа цэргийн албач байсан гэсэн те цэрэгт явсан цэргийн алба пассан эрэгтэй хүн, оюутан хүн магадгүй их сургуулиас нь төлбөрийн хувьд одоо хөнгөлдөг тийм цэргийн тэтгэлэг гэдэг зүйл байдаг ч юм уу те ийм байдлаар ядчил санхүүгийн хувьд юм уу ямар нэгэн байдлаар нийгэмд эзлэх нэр хүнд байр суурийн хувьд бид нар илүү таатай нөхцөл боломжийг бүрдүүлчихгүй болвол эн чинь өөрөө эргээгээд тухайн залуучуудын бүхэл бүтэн амьдралынх нь нэг жилийг за магадгүй тэрнээс илүү баг ч юм уу энэ жилийг өөрөө тухайн яг хувь хүний хөгжил талаас нь тухайн хүн чадваржих талаас нь тухайн хүн яг дэлхийдээ хөл нийлүүлж алхах хэмжээний чадвартай ур чадвартай мэдлэгтэй хүн болох талаас нь яг анхаарч хэрэгжүүлж байгаа одоо хөтөлбөр ажиллагаа сул байна, дутмаг байна. Тийм учраас залуучууд явхаас илүүтэйгээр эндээ магадгүй нэг ажилд орчие. Зөөгчийн цалингаас бага хэмжээний цалин аваад бүтэн жил тэнд байхын оронд бие махбодоо те одоо эрсдэлтэй байдалд оруулахын оронд хүүтэн газар хоол хүнс багтай байхын оронд эндээ байх сонголтыг хийгээд байгаа нь өөрөө асуудлыг илтгэж байгаа юм аа гэж үзэж байна. Анхаарал баярлалаа. За цэргийн алба хааснаар за тухайн оюутан цэрэгт за хугацаа цэргийн албын одоо албан хаагчид ямар бас давуу талууд боломжууд үүсгэж болох вэ гэдэг талаар бас боломжтой юм гарц шийдлүүдийг аз заяа хэлж байна. За шийдвэр гаргах түвшний хүмүүс за мөн үзэгчид ч гэсэн энэ дээр өөрсдийн бас байр суурь дүгнэлттэй үлдэж байгаа хаа. За ингээд нэвтрүүлгийн дүгнэлт хэсэг буюу сүүлийн хэсэг өндөрлөж байна. За монголчууд гэлтгүй дэлхий дахин олон зуун жилийн туршид одоо цэргийн одоо энэ алба энэ цэрэг дайн айрам гэдэг зүйл одоо хамгийн чухал байр суурийг эзэлсээр ирсэн. За тэгвэл 21-р зуунд энэ байдал яаж өөрчлөгдсөн? Цэргийн албыг хаах нь зүйтэй, хаах шаардлагатайч за цэргийн албыг одоо хааж явах хугацаанд тухайн залуучуудыг яаж боловсруулж, яаж хөгжүүлэх юм. За энэ систем одоо үйл ажиллагаа хэрхэн явагдах ёстой юм? Тэдний аюулгүй байдлыг, нийгэмд оролцоог, цаашдын хөгжлийг за мөн одоо нийгэм усаас дэмжих байдлыг хэрхэн одоо цааш нь хөгжүүлж авч явах ёстой юм бэ? Мөн инновац, за техник технологийн хувьд яаж хөгжүүлэх ёстой юм бэ гэдэг талаар хоёр багийн мэтгэлцэгчд маань санал бодлоо хэлэлцэж мэтгэлцлээ. За мөн одоо энэ цэрэг айрам гэдэг бол олон зуун жилийн туршид одоо бүхий л техник технологийн хамгийн номер 1 түвшин хөгжил байсаар ирсэн. Жишээ нь интернет дэлхийд одоо анх цэргийн одоо мэдээлэл дамжуулах хэрэгсэл байж байгаад үүссэн ч гэдэг юм. Тэгээд ийм одоо том өргөн сэдвийн хүрээнд олон сайхан мэдлэг мэдээллүүдэд хуваалцаж өнөөдрийн нэвтрүүлэгт оролцсон та бүхэндээ баярлалаа. Тэгээ ажилд нь, сурлагад нь өндөр амжилтыг хүсье. За ингээд үзэгчдээ нэвтрүүлгийн оролцогчдоо та бүхэндээ дахин танилцуулъя. Нэгдүгээр энэ дэр зэвсэг түвшний ТИГ 84-р ангийн ажиллагааны ахлах офицер Ахмад Чинбатын мандуул танд баярлалаа. Хоёрдугаар энэ дэр зэвсэг түвшний 150-р ангийн соёл хүмүүжлийн офицер Ахмад Нацагдоржийн Дэлгэрмаа. За та бүхэндээ баярлалаа. Гуравдугаар энэ дэр англи хэлний багш, за Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын шүүгч, дуурай бизнес эрхлэгч Лавгсрынгийн аз заяа танд баярлалаа. За дөрөвдүгээр энэ дэр Хинцүүгийн компани үүсгэн байгуулагч, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын мэтгэлцэгч, парламентын мэтгэлцээнээр 3 дахь жилдээ, мэтгэлцээнээр 8 дахь жилдээ хичээлдэж байгаа Түн баярын Эрхэн баяр нарын мэтгэлцэгчд байлаа. За ингээд өчигдөрхөн болж өнгөрсөн орчин цагийн зэвсэг түвшин үүсч өгцсөний 104 жил
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан бид энэ удаагийн нэвтрүүлгээрээ залуучууд цэргийн албанд боловсрч амьдралд бэлтгэгддэг гэсэн сэдвээр мэтгэлцлээ. За ингээд нэвтрүүлгийн үзэгчид та бүхэндээ баярлалаа. Дараагийн 7 хоногоор шинэ мэтгэлцэгчд шинэ сэдвээр мэтгэлцэх болно. Баяр тав үзэгчдээ.